НТВ орой мэдээ үргэлжлэн хүрч байна. За Дархан Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад нүүрс авах мөнгөгүйг салбарынхан хэлж байна. За өмнө нь авсан нүүрснийхэн өрийг ч төлж чадахгүйд хүрсэн байна. За эдгээр станцаас өрөө авахын тулд Шарын голын уурхай Дархан Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад 14 хоног нүүрс өгөлгүй зогсоож байжээ. Одоогоор эрчим хүчний яамныхан Шарын гол компанитай яриа хэлэлцээр хийж асуудлыг төр намжаагаад байна. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станц хоёр нийлээд хугацаа хэтэрсэн үр төлбөр 15.5 тэрбум байна. За өмнөх жилүүдэд бол шилжих үр гэдэг юм уу энэ 3 тэрбум багтдаг байсан 3 станц нийлээд. 24 оны төгсгөл 25 онд ингээд үндсэндээ бол байдал өндөрсөн. Шилжих үр нэмэгдэж явсаар байгаад өнөөдөр 21.5 тэрбумд хүрчээд байна. Асуудал нь юундаа гэхээр эрчим хүчний зохицуулахаараа тухайн үед дулаан цахилгааны үнийг нэмнэ гэдэг байдлаар нэмсэн хэдий ч засгийн газраас тарифыг нэмэхгүй үед засгийн газар тогтоол гаргаад дулааны үн нэмж чадаагүй. Хэрвээ энэ станц нүүрсгүй болвол Дархуул аймаг бүхэлдээ цахилгаан дулаанг болно гэсэн үг. Шарын голын уурхаагаас авсан нүүрснийхээ төлбөрийг төлөхгүй явсаар Дархны дулааны станц одоо Шарын гол Багнуур хувьцат компанид нийтдээ 9.5 тэрбум төгрөгийн өртөө олжээ. За нийтдээ бүх тоноглолынхаа одоо элэгдэл хоригдлын шимтгэлээрээ бид нар 13 тэрбум орчим төгрөгийг тоноглолын их засвар, урсгал засвар, хөрөнгө оруулалт, тэзбайхын ажилд нийтэд ингээд зарцуулаад явж байгаа. За энэ мөнгө маань одоо хөрөхгүй л гэсэн үг л дээ тий. Турбинууд хувьд бол одоо норм хэмжээнээс 3 дахин илүү ажилдсан байгаа. Тэгэхээр л одоо Дархан хотод маань одоо дахиад эрчим хүчний 2 дахь чих өсөр зайлшгүй шаардлагатай болоод байгаа. Манай тоног төхөөрөмжүүд хуучирж байна. Тэгээд хот суурин энэ олон хүн ам суурьшсан том суурьшлын бүс маань өөрөө одоо дулааны ганц их өсвөртэй байна. Тэр их өсвөр маань өөрөө одоо тоног төхөөрөмж нь хуучирсан юм байна гэдэг бол айгүй том эрсдэл. Дарханд орон сууц үйлчлэгээний газар олноор баригдаж цахилгаан дулааны хэрэглээ эрс өсөж байна. Үүнтэй холбоотойгоор энэ жил гэхэд дулааны хэрэглээ 13% өснө гэсэн тооцоог Дархны дулааны цахилгаан станцын хийсэн байна. Ингээд 2027 оноос Дархны дулааны цахилгаан станц бүх хүчин чадлаараа дулаан үйлдвэрлэх шаардлагатай болхмаа. За гэвч өргөтгөл шинжилгээ ажил хангалтгүй байна.